Ноён гаралтай Мала Мола гэдэг нэртэй мэлээ. Бүх хүмүүс хэрэглэж болгоч заргантай шинээр гарсан. Бас хөөсөн савн гар нь миний хөөчөнд дуртай нарга гуугааж байгаа штеп. Сүд цооролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хөөсийг овгоо байнга эцдэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм биш үү? Харилцах утасны дугаар 80 43 73 80 11 43 73 орон нутгийн дугаар 88 10 81 26. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал. Оо, харин дууссан байж тээ. Яг гой талах идэх гэж яах чинь дээ. За би аваад ирлээ. Хөөе, эн чинь шинэ варен нь штий. Ер нь жимсний чанамал гэдэг юм даг хүүхдүүд манай хөглөөний цайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирээс бидэнд илгээсэн классик Сава гэдэг жимсний чанамал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янз нь шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд ишдэг багтаач хүний биед ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг аминдэгүүд 9 төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаас ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс өрсөн зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алив би нэг үзье да. Сава брендийн албан ёсны түнш Хөгсөрхийн оргил групп харилцах утас 7711 87.6 7711 87.6. Эрхэм сонсогч таны өдрийн ямар амгалан айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радиогийн Янаг явах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 9-р сарын 11-ний баасан гараг 2020 он гарсаар 250 руу хонсон бол шинэ он гарахад 111 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа цаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 447 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир толгойд хөсөлтөд эрхэм сонсогч танд зориулж эфирийн 77 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сава брендийн жимсний чанамал болон за Мала Мола хүүхдийн шүдний болон гарын хөөсөн савн за мөн супер хариуцлагч тийм ээ ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн сэдв ямар дуу таныг эморуулдаг вэ гэдэг Янаага заяа. Яагаад Яна гэж? Хөө Яна. Яна гэвэл заяа мөгийн одоо жишээлбэл заяа мөг бат дээр жишээ татаж ярэ. Манай хүн бол Гайснероо сонсдог тий плей гэдүүлээ нөгөө нэг чиний яваад идэг шоугийн чинь наадмын чинь Play time дээр бол ингээ бараг тасралтгүй жил болгон очдог. Ингээ хүн ингээ харахад амар рок дуу сонсдог рокер залуу юм шиг мөртлөө. Сая энэ зүүн наадах чинь баян онгороо орчоод ирэхдээ нөгөө нэг хоёр заагаал түрээ минэх хөө гэдэг дөө. Бишээ. Ингээ бодохоор заяа хөдөө замд ингээ машинтай сайхан тэр тал сайхан хээр нутгаар явж байхад тий магадгүй тэр айхтар рок сонсдог хүн ч гэсэн ийм дуун дээр эмордог байж болохоор байгаа тий. Хөдөө явхад угаасаа тий тогтоогүй заншил нь яг нийтийн дуу сонсдог байхгүй юу? Үгүй тэр чинь нөгөө нэг хуу салхийг эсгэрүүлээ. Тэгээ яаж авъя тэгээ. Загал хээр бинэ гэдэг биш. Яа, нийтийн дууч дуурлаа шүү хоёроо. Гэхдээ тэр нэр яг ингээд хөдөө тавьсан чи сонсож гоё юм бэлээ. Тийм нийтийн салхи эсгэрээд. Тэр ямар нэгэн дунд ямар нэгэн цаг үед те яг тухайн үеийнхаа шалтгаалаад эмордог байгаа өстэй те. Би өөрийгөө ярихаар амар хүндрэх гээд байна. Та хоёр ярьж. Би санахгүй байна. За ер нь дуунд ингээл амар гой санагдал юм бодогддгүй юм уу? Одоо ингээд Бодогддог. би аим орж штэ. Тий зүгээр айсууд. Айсууд оо. Тий. Одоо лиграны нэг тэр намрын уйтгар хөлөө. Тэр ай саксофонтод тоглодог. Тэгээ одоо яг одоо сонсож байгаа юм байхгүй юу? Яг одоо сонсож байгаа юм. Чи лигран гэж чи ордоо. Одоо манай энэ Янагийн аюу. Биш. Яг одоо сонсож байгаа игээд ах юм. За. Ийм аян дээр тэгэл юм орох юм аа. Эм орчихоо. За би яад ярьтээ тий. Нэмээ ярих юм уу? Би болохоор автобусанд л яг амар гоё дууг мэдэрч явж ирсэн. Автобусанд. Тэр чинь би оюутан байлаа. За. Тэгэл яг хичээл рүүгээ яваад тэгсэн чинь яг жолоочийн хажуудлын зогсоо байрлал амар гоё ахгүй. Ингээд яг ингээд
нэлэхүүдээ том цонхоор ингээ Хайргал үрдэл жухал юм бэ? автобусанд ингээ яг уртлын жолоочийн хажуудлын бариулаас ингээ барь явахаар уртлын том шилээр ингээ яг нэлэхүүдээ харагддаг зам. За тэгсэн чинь бороо ороод нэг гоё ингээ бүх юм ингээ угаагдсан айгуу гоё өнгөлөг байсан байхгүй. Тэгээ яг Beatles-ийн Yesterday явсан байхгүй. Тэгэл би нэг гоё бүр ингээ нэг тэр дууг анхудаа хөөх ямар гоё дуу вэ гэж нэг мэдэрсэн үе тэр л юм байна да одоо. Би одоо тавьчих уу. За сонсъё доо. За сонсъё. За. Супер. Яа бүр би авцаагаа явж ш. Яа. Тэд навчмсан гэд бодлоо. Навч шиглөөл. Тэгээд Супер. Тэ аку түг ясагаа. Гой. Супер. Яг тий. За би өнөөдөр тэ Үй бол тултал ямардаг хүн. За хамгийн сүүлд би сая Баян-Улгийн аймгийн төвд ямарсан. За тэгэхэд яг ямар цаг үед би ямардаг вэ гэхлээр штэ тэгээ эмоогоо яаж гаргадаг вэ гэхлээр ингэдэг. Одоо би жишээлбэл найз нөхдөд ч юм хин нэгэнтэй ингээд уулзгаар ингээ хүүхнүүд ингээл голцоо найз нь ингээ тэгээд ингээ золонгоо яриад байдаг шүү дээ тий. Тэр цаг мөч бол бидний ингээд уулзалтайг удаж байгаа учраас тэгэж нэг нэгэндээ золонгоод нялзаамааргүй байдаг байхгүй юу. Тийм учраас би ганцаараа л ямардаг. Ганцаараа л золонгоо үрээд гардаг байхгүй юу. Тэгэл караокед ганцаараа ороод тэгэл дуу татаал зовлонгоо үүрэгтэй хамаатай амар тэгээд яв зовлон үүрэгтэй айсыг хамаатай Гүй хашаа хаймар завдаг байхгүй. Тэгэл намж өчөглөө. Бүр хүмээ санагдаад намж өчөглөө. Тэгээд би караокед ороод гав ганцаараа караокед ороод тэгэл нөгөө нэг эхлэл хамгийн эхлээд нь чамда би хайртай гэж хэллөө гэл тэгэл өстө ганцаараа уйлаал тэгэл дуулаал те гав ганцаарх юм чинь намайг тэнд уйлж гинөө дуулж гинөө хинч мэдэхгүй тэгээ сайхан 30 минут ирээтэй ямарч Тэр чинь юу юм уу? Чи чараа тэгээд дарах юм уу айга зүгтээ шот зүгтээ тэр нэг юм болох юм би шот харин хинч мэддэггүйгээр ганцаараа тэгэж ямардаг болохоор та нарын хинч мэдэхгүй байгаа байхгүй юу? Гүг тэгээд эм орохтой тэр чинь нөгөө тухайн одоо юу гэдгийг сэтгэл зүйн байдлаас болоо дууч өөрчлөгддөг. За түгээгүй өөрчлөлт би жишээ татаж ярьж штэ. Тэгээд харин тухайд бол ерөөсөө чамдаа би хайртай гэж хэллөө. Окей би зүгээр жишээ татаж явж ярьсан. Тэгээд заваас яг цаг тухайда ямар үед ямардаг гэхлээр зэрэгтэй нэг юм намрын нэг юм одоо хүүтэн бороо байдаг дахиад навч. Нөгөө л навч. Тэгээд ингээд цонх дагааж урсж байгаа бороо тий. Тэр бороог ингээд хараад бас цонхон дээр ингээд зогсож байх бас ямар. Гэтэ тэр үед одоо ямар дуу муу гэхлээр зэрэгтэй бас л нөгөө нэг лав сүрэнгийн хайртай ч гэдэг юм уу. За нэг иймэрхүү л эм ордог л хүмүүс байгаа юм байна л да. Гэтэ энэ дэр одоо дуу айгуу чухал шүү дээ. Дуу л их чухал. Гэтэ бид нар нөгөө дуртай дургүй юм ярьж хахад нөгөө ярьсан шүү дээ. Ямар дууг, тийм дууг, гоё дуу, ийм дууг, муухай дуу гэхгүйгээр ингээд нэг таалагдсан бол таалагдсан тийм дуугаа сонсдог гэл хэлжсэн. Тэгэхээр тэгэл яг тухайн үедээ одоо ямар дуу яг ингээд яг эм орж явах үед ямар дуу явж ин тэгээд тэр дуутайгаа холбоотой ингээд дурсамж тедэрдэг ч юм уу тийм. Тэр хөдөө тэр нөгөө нэг ингээд талаар тавьж байгаа чинь эм аа биш шүү зүгээр алкогол шүү. Нэр би ингээд ангийнхаа найзуутай байгаа. Тий зүгээр л тий бүр сэтгэл хөөрцөн тэгээд алкогол нэлээд хэрэгэлсэн байсан. Тэр чинь нийлээл ингээд циклтэй тавьгаа тийм доо. Тэгэхээр дагаал дуулаад гэсэн чинь нэг биз чи гоё юм байлээ. яа дахиад тэр дууныхаа хэсгээс дахиад нэг дуу өгөх. Харин гоё Дахиулъя. Эфир тааж алкогол гэж байна. Тэрийг эмо гэхгүй шүү. Арис мод ингэнэ болдыг намраа гэж юусэн бэлээ сонсоол юм орчин гинэ. Тийм дуу байт юм уу тий? Байдаг. Байдаг. Эний үгийг нь чайнам. Тийм үү? Чайн намраа гэж юусан бэлээ гэдэг байхгүй. аяг тааж яхтаа. Аяг тааж байгаа үстэй. Нэг гоё эмон ямар ч байсан яг намар бороо орцсны дараа Beatles Yesterday сонсох айгу гоё.
Тэгээ 100 ч гэсэн ер нь тэр бол айгүй олон хүмүүст тэгж нөлөөлдөг юм байна. Есүс харин бороо л айгүй. Гэтэ ер нь бороо хүн болгоныг ямар болд юм шүү. Анхны бороо, сүүлийн бороо. За яг хөгжил ингэ сонсдог юм. Яг эбэрх яг юу хиймээр санагдаад байна. Ярмаар байна. За намайг хогоо зөв. За Улаанбаатар хотод маань 17 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Уна брендийн Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер хариуцлагч ажиллаж байгаа. За Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монкрем компани шүү дээ. Одоо ер нь доктор Унагийн компани. Тэгээд Монголд анхны органик цэвэр чацарган жимсний шүд соролтоос сэргийлэх бүх насны хүүхдэд хэрэглэх боломжтой Мала Мола шүдний ог одоо хийсэн. Тэр цацгаантай өнөхөр хөөрх юм билээ. Гоё юм билээ. За одоо би харуулна. Амен. Тэгээд яг цацарга нь үнэртдэг. Тэгээ нэг хүүхдийн одоо бүтээтгүнд парабен гэдэг зүйл байдаг юм байлээ л дээ. Силикон, парабен тэгэд ийм юм байхгүй гэдэг бол ерөөсө хүүхдийн арьсанд ямар нэг хэрглэж байгаа юм бол хорт хавдар үүсэхгүй гэсэн үг. Тэнгүүт эдгээр бүгдээрээ ингэж яг байдаггүй юм байлээ. Ер нь бол ардаа парабен гэдэг бодис чинь бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн буюу ийм ариун цэрийн бүтээгдэхүүн байдаг байхгүй. Энэ ер нь бол химийн хорт бодистой одоо ордог. Гэхдээ яалтчгүй ашиглагддаг байх нь шүү дээ. Одоо удаан хадгалах шаардлагатай ч гэдэг юм уу тий. Энэ бүтээгдэхүүн одоо наад химийн бодис чинь байхгүй гэдэг маань өөрөө хамгийн органик гэж ойлгож байна. Ялангуяа хүүхдийн юмд бол бараг ийм юмтай зүйл сонгоод хэрэггүй юм билээ. За хүй худалдан авалт бүрийн 50 төгрөгийг хүүхдийн шүдний өвчлөөс сэргийлэх аянд зориулна гэж чинь ямар гоё юм бэ. За тийм үү. За аяндаа нэгдээд оогоо хүүхдийнхээ хүүхдэд худалдаж авч өгөөрэй. За тэгээс Мала Мола бактери устгагчтай гарын хөөсөн савн байгаа чийгшүүлэгтэй. За мэдээж бактерийг бол 99% устгана. Энэ мөнгөтэй харж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг анх үзэж байгаа шиг гэртээ авчиж өгчөөл. Тэгэхээр доктор Унагийн энэ бүтээгдэхүүнүүдийг нөгөө Банш Батагийнхан гэр бүлээр рекламдж илээ. За. Надад энэ нөгөө нэг гарын савн бол амар гоё үнэртэй санагддаг байхгүй юу? Тэгээд би мөө яхад амар сэгсэр гэдсэн чинь сэгсэрхгүй хөөсөртэй юм байна. Тийм үү? Би одоо тэрнээс байг сэгсэрж байгаа. За бүгнийг агаарыг одоо сууж байгаа агаарыг супер хариуцлагчаар хариуцгаж өгье. Энэ дөрөв айгүй муухай. Гэртээ аваад очиж намайг л ашиглаад байгаа байхгүй юу ерөөсөө? Би нэг дуусчихгүй шиг гэртээ аваач чансан да. Зүгээр ингэж ярьж байгаа. За намаа юу эднийхтэй холбоо ярих утасны дугаарыг хэлээд өгч. За тэгээ утас нь 8017 43 73 8011 43 73. За орон нутгийн газраас мэдээлэл авъя гэх юм бол орон нутгаас хүмүүс мэдээлэл авъя гэх юм бол 8010 81 26 юм байна. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер хариуцлагч ажиллаж байгаа. Өнөөдөр манай тэр нэг эморх чи ер нь одоо нэг юм сэтгэл гэгэлцэх юм уу, гонигтай санагдах юм уу, хэцүү санагдах бүгдээрээ юу? Тийш үү. Бүгд гэгэлцэх, уйдгарлах бүгд л баг. Тийм. Гэт аваа ичи. За баг ингэж шүү дээ. Эморх гэдэгт маань энэ орноо үнийг эморх гинэ гэ баг тэгээд хэлжтэй тий. Тэгсэн чинь нэг хүн орж ирээд үгүй штэ гэвэл одоо баасраа тий. За бүтнээр нь мэддэг дөө надад байхгүй штэ хагас уус аялаа сонсоод тэрүүндээ эмороод явдаг штэ. Мөөгийн шиг Guns N' Roses дуртай гинэ. Одоо тэр нөгөө нэг юу гэдэг сонс. Юудвүлээ манай нийтийн дуу юу илээ? Мөөгийн чи нэг дахиад нэг аялаад өгчээсэн. Тэр ингээд яг тэр чи эмо биш ээ. Тэр чи гэгэлцэх юм. Чи согтуур л багхгүй юу? Ямар юмнийх нь гэгэлцэх байд юм бэ? Та таал нутгаараа мотоциклтай салхи сөрөн явах чи тэгээд юу юм? Гэлээд ис согтуурлаа. Уучлаарай тэр үл эмо биш. За арьсаа ингээд дуу хөгжим сонсоод ялангуяа нутгийн ээж аавын тухай дуун дээр жинхэнэ эморд иртээ яг энэ гадаадад байгаа хүмүүс учраас тэгж байхад өөрсдөлөгч ороод ирвэл баг ярихаас дур өргөх шинжтэй танаа радийг сонсоод бас тасрын штэ гинэ. За. Ер нь гэтээ бороотой л эмол их эморх чинь их холбоотой юм байна. За. Тэгвэл ийм юм биш үү те. Бороотой тэгээд ээж мэжтэй тийм дуу зохиол. Цас амар эм оруулд нь штэ тий. Анхны цас. Тийм.
тэгэл уулус. Тийм. Гэтэ ер нь хаана байгаагаас шалтгааллах бах. Яг тэр яг тухайн орчноосоо. Тэгэл яг өнөө орон нутгаар хоол нөө өтөг бус үнэртэй л тэгэл хүмүүс амар юм орд ш тий. Яа энэ үнэр бууц. Өтөг бус. Яа энэ үнэр гээл тэгээд идэв гэстэй. Энэ шорогч нь идэж өсчөө. Нэр бас өнөр нөлөөлнө тий. Бууцны өнөр бол нөлөөлнө. Тэгээ аргалын өнөр бол. Намаа хонхоо зөхөр. За, Улаанбаатар хотод маань 17:30 минут болсон. Манай шууд эфириуд 77 88 83 утас маань нэгдлээ. Эхний сонсогч Игэрник 10 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна уу? Оо, Тасарцсан. Тасарчлаа. За, манай өнөөдрийн Янагийн сэдв ямар дуу таныг эморуулдаг вэ гэдэг Яна байгаа. За, 82 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Эно. За, минь түргий. За, радиогоо басгаад шууд уцаараа яриарай хөө. За, тэгээ баярлаа. За. За. Өнөөдрийн сэдв болохоор та ямар дуун дээр юм ордог байсан тий? Би болохоор нөгөө талхи ухаар чамжаагүй бүхний чинь төлөө гэдэг нэг дуу. Ухааргүй юу гэж яваад байсан юм бэ? Өөрөө нэг юм жоохон сахихгүй нөхөртөө очихгүй юу? За. Тэгээд тэр дуу сонсохоор яг нөхөр манай нөхөр зориулж дуу юм санагдаад тэгээд нөхрийгөө бодоод тэгээд тэрийг дуу имардаг байхгүй юу? Имороод идэм үү занаад идэм үү? Үгүй дээ замхгүй шүү дээ. Яг тэрийг бодлоор нөгөө манай нөхөр бодоод тэгээд жоохон өнийхөө заримдаа болохоор тэгээд баярлаа. Тэгээд би имардаг байхгүй. Хамгийн сүүл тав сүрэнгийн нөгөө би юу да хайртай гэж би там хэлсэн үү Тийм дээ. Наач нэг хөшнөөс юм орд ирдэг шүү. Тэр айгу гоё. Гоё тий? Гоё ахгүй. За за. Тэр мэрийг явах тэр хөгжмөө аймаг цангатаа. Энэ дотроо сонсоод явна. хамгийн сүүлд та хизээ тэр яг ухаар чамжаагаа бүхний чинь төлөө дуун дээр ийм ороо сонсож. За хизээ мэдгүй. Таньгүй нэ. Хамаа сар байлоо. Хамаа сар. Нэг ойрхон ямар ч ийм ороо авсан юм байна тий? Тэгсэн. За баярлалаа. За баяр. За. Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө. Энэ бас тэгтээс ямар болно. Гэм авч. За дараагийн сонсогч энэ гадаадаас холбогдож магадгүй интернет дугаараа 78 17 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна. Арис мэсэн. Сайн уу? За, Арис мал нэр энэ завшаанд бусад сонсогч нартай бас үзэгч нартай хандаж хэлгээд энэ жил манай инженер техникийн албанаас ингээд нэг интернет дугаар авдаг утас тэгээд нэг одоо яг орон нутгаас ч юм уу Улаанбаатараас ч юм олгож байгаа дугаар ингээ хоёр утастай олгож өгнө гэсэн тийм үгүй. Тэгэхээр гадаадынхан маань чөлөөтэй холбогдож орж ирэх боломжтой болно шүү. Вау. За. За шүүдээ. Йоо дөрөвчтэй чинь 19 минут олоход нэг чаддаг шүү. За. Намраа гэж юусэн бэлээ тэгээд ямаар сууж ийн. За. Манай ингээд нөгөө миний болохоор нөгөө зохиолын дууныг сонсдгоо ма зохиолын дуу сонсохоос жинхэнэ ямаар болдог байхгүй юу? Тийг нөгөө гэрээсээ хоолоо болохоор. Тэгээд би чам тайртай болсон чинь чи намайг тоохгүй байсан чинь тэгээд тэгээ ямарч ясна хамаагүй дээр. Тиймэрхүү сонсоод за холбогсондоо баярлалаа. Дараагийнхаа хүмүүс боломжтой. Нэг сүрхий юм юм болоо одоохондоо навч унаагүй болохоор. Ороогүй байна. За. Баярлалаа. Иморн гэдгийг би бас ингэж боддоо шүү дээ. Нэг гонигтай болдог. Тэр нэг имор Муу аха бас тий судлаач тэгж штэ муу орно гэж. Тий, юу наашаа хаа тий. Энэ хар би яг энэ дуу сонсгоо заяа. Яг айгуу шина. Бүр ингэ жаргалтай байсан үедээ ч сонсонгуутай уйдгалчт юм уу наад дугаар сонсгоо. Оо. Бас сони юм тий. За болио. За ингэнэ Болбоодрын хун цагаан хайр сонсоод ямарч байна да гэд энэ дууны хамгийн сүүлийнх нь ганцхан өгүүлбэр л амар гоё. Сэтгэлээсээ нисгсэндээ чамааг. Нисгсэн явуулчих гэсэн үг.
Тэр нэм болдог гэхээр одоо хайртай үнэ ингээд яваа бай бай гэж явуулсан байж тээ. Сэтгэлээсээ нисгэн гэдэг чинь гоё байгаа шүү. Юу хараа энэ нэг юм хайрын тухай дуу муу би ингээд огт сонирхоо болцсон байгаа байхгүй энэ сайн юм болоо муу юм болоо. Одоо муу штэ. Чи ийм залуугаараа ингэж болохгүй. За номоо дахиад хонхоо зөхөр ямар гинсэн хорвоо вэ. За өнөөдөр нэвтрүүлгийн бас нэг хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал ажиллаж байгаа. Тэгээд нэг зүйлийг аль бие ёсоор тунхаглахад манай кеточод уучлаарай. Би Юугаа идэх юм уу те? Одоо идээд би кетого орхиод тэгээд ингээд нөгөө нэг ядаргаадаа те. Савагаас болоод Яг л би нөгөө нэг чиз кейкэнд айгу дуртай. Тэгээд бид дөрвөлөнд нь гоё өөр төрлийн кейк авчирч өгсөн. Би чиз кейк идчихэж байгаа. Тэгээд энэ дээр одоо нөгөө савгийнхаа гүзээлэгний байранаас асгаад идэнэ. Яа, ясаа идэлээ. Та юу? Та самартаа пирог идэж. Тэр юунаас барайна явуулаарай. За энэ савагаас болоод барины чаар нэг ингэж олон янзаар ашиглаж болдгийг сурж аваад байгаа. Харин тийм Тий, цайруугаа хай. өмнө нь зүгээр л нэр талхан дээр иддэг ямар сонирн байсан юм бэ те нэрээ бид нар Ямар динийг бүгс ямар сонирн байсан юм бэ. За юу бүхэл нэрс жимсний чанамлных нь ач холбогдлуудаас бас дурдж өгье. Бид хэд өнөөдөр гүзээлэг нэгдэж байгаа ч гэсэн өдөрт нэг аяга нэрс идэхэд хүний бие шаардлагатай эслэгийнхаа 14%-ийг хангаж чаддаг, хоолт ажлаас авдаг энэхүү эслэгийн тусламжтай өтгөн хаталт болон хоолны шингэц сайжирдаг байна. Тэгэхээр яасан байх нь нэрс жимсэнд ийм их эслэг агуулгадаг байх нь шүү дээ, тий. Тэгээд нөө эдний жимс барайнууд ч амар гоё бүхлээрээ яадаг шүү дээ, жимснүүд нь. Яг жимсээрээ холцгүй те. За өргөжлөлөд таад мэдээлэл өгчээ. Би нэг жоох идэх. Нэр чинь угаасаа ухаантай олгодог жимс гэдэг юм байл шүү. Том байдаг л үнээрээ гүзээлэг. Тийм гүзээс нь ийм жим томороо. Йоо ямар гоё юм бэ. За. Тэр энэ вариантаа бол зүр зогцохгүй юм гэж алах уу? Харин тийм байна. Гоё юм аа. За савагийн энэ гоё жимсний чанал вариануудыг бүх дэлгүүрээр сүлжээ дэлгүүрээр ижил үнээр буюу 5200 төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Номин, миний дэлгүүр, Эфес, Наран, Тэнгэр сүлжээ дэлгүүрүүдэд 5200-аар зарагдаж байгаа гинэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг нь харин 7711 87 тэг 6 8011 87 тэг 6 гэдэг уснаас авч болно. Эсвэл Facebook руу ороо та шууд англиар галгаар хөгсөрөх гэж бичих юм бол яг аль биесээр оруулж ирсэн хөгсөрөх компани пэйж хуудас руу холбогдох юм байна. За чиз кейктэй бол гүзээлцэг нь амт нь бол үнэхээр төгс сайхан хосолт юм байна. Үнэхээр гоё. Бүр шоколадтай юунд хүртэл хосолж байна. Тийм үү? Тийм үү? Би идэхгүй байна. Миний хас идэх гээд байгаа. Алуу амсаа та гэж одоо. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал хамтран ажиллаж байна. За өнөөдрийн манай Яанагийн сэдв ямар дуу таныг эморуулдаг вэ? За 95 36 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Алло. За байна. Орой минь. Энэ нөгөө эмо мөн үү те? Эмо мөн. Ахас нэг очилтаа хондоо сэтгэл хөдлөл гэж хэлж байгаа юм шүү дээ. За бараг манай номоо мэдж байгаа сайн мэдж байгаа. Тэгвэл дэшээ одоо за дуун дээр ихтэй оон жахлангийн дуун дээр мараад байдаг байсан юм аа. За намар гэдэг. Асууж тавьчихсан шүү дээ. За. Тэгээ одоо нөгөө дуун ямар сонсохгүй юм шиг юм хэлсэн юм байхгүй. Тэгвэл тэгээд өөрөө дуулаад юм орчихгүй юу? Үгүй жахлангийн хоолой мод тэр дунд байсан. Зөвхөн байна бас. Мөгний тэрнгээр л сонсчмаар байгаа юм. Гэж бодогдоо. Та увсаас холбогдож байгаа юм уу? Тий. Зүг. За. Тэгвэл тэгээд нааша гараад хилэндээс алах юу аймгийн дээс алхаад наадлынхаа гоолтоор орж байгаа сонсчихгүй. За. За гинэ. Нэрээ сонсохгүй байгаа юм уу? Гэхдээ ер нь яг бас нэг хашигмал хийж болох байх За тийм байлгүй дээ. дээ. Богс нэг их тийм дуугаад байгаа юм сонсохгүй л биш. Ааха. Би тэгж бодчихлаа юм. Таны хувьд ингээд сэтгэл хөвсөлцгөөрөд ямар дууг сонсдог юм? Одоо тэр нэг дулаан намар гэдэг нэг гоё дуунууд байдаг шүү дээ. Аа. Дулаан намар. Ингээд яах чинь их сайхан сонсогддог яваа. Аа. Та тэгээ ингээд дуугаа сонсоод эморхоор тэг яг яах вэ? Яг зүгээр сэтгэл хөдлөлт байхгүй. Сэтгэл хөдлөл.
гэдэг байхгүй. За. Тэгж л бодогдсон. За баярлалаа. За баярлалаа. Сэтгэл хөдлөлөө би хөдөлдөггүй байх. Миний би давхар хөдлөө. Яач. Агавайг батаар Андре Губин гинэ. Андре Губны нэг нөгөө нэг Лиза гоё те. Гоё штэ. Гоё доо. Гоё. Хин гоё. Лиза гоё. Чиний жоохон сонсч ирсэн. Гоё угаасаа гоё. За дараагийн сонсогч 85 тэгтэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Байна. байна. Орой минь түргээ. Орой минь. За. Орой юм. За. Агатаа олж. За. Андаа сонсдог. Саяхнаас нэг хайлахтай фэйсбүүкээр найзууд болоо тэгээ бүр илүү сонсдог. За гол юм аа. Яа тэсайго баярлалаа. Тэгээд эморох тухай ярьсан би нэг дуу сонсоод үнэхээр эмордог нэг найзтай. Тэгээ нэг найзхнаас алчаад нэг офлавын хайр ягаад гэдэг амар сонсдог эмордог. Сонсонгуудаа юм. За. Тэгэхээр нэг удаа би оцныгаар рингтон дээр нөгөө дууг нь тавьж байгаад надруу даалгах шиг гэж. Нөгөөдгөө мессежэд. За. Тэгээ нөгөөд чинь даалгангуудаа газ доодоос салангуудаа хогийн амтдаг гэж бас яриад. Яг ямархтаа толон нэр дуу амар хүчтэй нүдэрдэг гэж. Тий. За хүн шаалах яг та бол дунд эмордог нөхөр юм байна те. Би бол эморно. За ямар дуун дээр ямар хөө тэгээд Камертаны 18 насыг сонсдог ямардаг. Аяа миний 18 нас гэх. Йоо аяа миний 18 нас. Сумшиг хурдан өнгөрчлээ 18 нас гэж. 18 наснда байсан бүх юм ал бодоод тэгээд ямардаг. тийм 18 наснда асуудалтай байсан өвсөлтэй гэж эмордсон шүү дээ. За баярлалаа. Хөө энэ манай мега хашахаа гэдэг энэ ороод ирсэн байх яах юм бэ? Ямар мега вэ? Манай мега тахгүй юу? Яач. Мэдгүй. За дараагийн сонсогч 88 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Хөөе холбогдсон шүү дээ хөөе. Байна. За. Орой минь. За хөгжмөө сулчих. Давхар яваад. Тий Орой минь. За таныг сонсож байна. Эморгийн тухай яриад гэсэн. Би та хэдийг сонсоод эмороод энийгээ л. Оо бид хоёрыг сонсохчод эморхот орох уу? Орно шүү дээ. Та хэдийг хичнээн сайхан эмоо. Тэгээд хамт эмороо тэгээд энийгээ. За. Тэгээд. Ааха. Дуу сонсож эмордгүй юу? Дуу сонсож эморно. Түрүүний нэг ах ярьсан. Завхлангийн суу сонсож эмордог гэсэн завхлан чи өөрөө эморчхоор чинь тэгээ одоо хинийгээ сонсож эмордог. Одоо завхлангаа сонсож биш харж эморчхоо тэгээ. Тэгээд ягаа нэг хүн нөгөө нэг бас түрүүний саяны залууг ярьдаг найз майзгаа бас нэг тухайн үед нэг оюутан багтаа нэг охин сэтгэл алдраад тэгэл тухайн үед тэр нэг энергигийн нэг дуу сонсчил яг нөгөө бүтлгүү болсны дараа үнэхэрийн тэгж эмордог юм байлээ. Хүндрүүд яг бай таад нэг хүндрүүлүүд яг бай цайнаас яг хөвгөлтэй энийг таниадтай. Наад айгуу гоё хөгжилтэй юм байна шүү дээ. Юу юм айгуу нэг сериосны болоод. Тэгээд айгуу сериосны болоод айгуу эморх гол. За мэдрэмжтэй. Уг нь хэдүүлээ яг тавуулаа ойлгох байсан бохгүй тэгжээж юм. Хүн гэж хэлсэн тэгэл юунд ч эмор шүү дээ. Тэгээ би одоо өнөөдөр та хэдийгээ сонсоод тэгээ нөгөө маань эргээд ирсэн баг шиг байна. Тэгээ та хэдийгээ сонсоод тэгээ цаах. За. Баярлалаа. Та хэдийгээ сонсож эморч байна. За амжилт. Баярлалаа. Хөө ингэнэ. Үзэж ирсэн хүүхэд тараад аваад өг гэж эморч байна. Баларлаа гэдэг. За яаж ч барины өрөнд орлоо та. Бэстафи солида гэдэг дунд нэг хэсэг манай үеийг айгүйх эмордог өчлээ. Аялда. Дуудаад. Би дуудуулж чаддгүй. Дуудаад хоёр цагаад байгаа юм шүү дээ. Надад Илсий би ярина. Зовтой байсан гэдэг чинь. Эрлээ яаж чадчихна кетогийн бурхан дээрээс чинь хараад уйлж байгаа. За би одоо өнгөрсөн. Тэрч бити хэл би 100 мянган босоо тавьсан байсан алдчихлаа одоо ингээд. Queen
Love of my life үнэн гоё ямар болдог гинэ. Нэр гоё доо тий. Ямар дуу вэ? Намаа аялда. Та нар гэдэг бүгдээрээ мэднэ л дээ. Худлаа намаагаа явуулаад би та нар л мэдгүй. Яаж мэдгийг. YouTube дээр search дээр Q Love of my life гэж заяа. Ингэнэ найзтайгаа зөв гэрт нь радио сонсоод унтсан чинь эр хүний нүлмэс цээжин дотроо урсдаг гэдэг дуу явсан. Хоёулаа эморт сэрж илээ. Ямар аюултай хөвгтэй дуу вэ? Цээжин дотор нь яадаг. Эр хүний нүлмэс цээжин дотроо урсдаг. Гадаршилтгүй ахна шүү дээ тий. Яа, та нас мундаг шүү дээ ирчүүд. Дотроо авлаа зүгээр. Яа саг яма. Яа, дотроо уйлаад навччихлээ яваад байна. Зүгээр дотроо уйлаад навччихлээ яваад байна шүү. Та дөрөв ямар амттай хоолнд эм ордог вэ гэнэ. За бүр одоо хоолнд эм орж байхгүй. Амттай хоолнд их хвшлэг хүн баярлдаг байхаа тий. Алж би амар За их сүртэй эхэлж ийн энэ хүн. Орой минь монголчуудаа. Орчин маш чухлаа. Оюутан байхдаа Америкт жил боллоо да. Найз охин Монголд би тэнд Никодоны ганц CD-тэй ганц номтой тэр нь сүмтэй бодрож болоо. Уралайсан ч байдаг би сүмтэй бодрож болоогүй шин. Ямарчгүй эм орно тий нэрээ. За тэгэл жинхүү утгаараа эм орол хардталтын өвчин гинэ. Яа. Маму наашир бол үнэн эмэр болдог дуу шүү. Маму манад хүрээд ирээ. Манад гоё тоглоом байна. Танад бол байхгүй. Цаагаараа хилээд байгаа юм. Тэгээд тоглоом байхгүй дэ гутраад эмэр байдаг. Манад байхгүй наашир дээр эмэрдэг баа. Гутаагаас. Гоёл мааддаг юм байна. Манад оглоо маалдаг гэж навч шиглээ. Дотроо ойлоо явах нь шүү. Цагаагаад өгөөрэй нэмэ. За энэ үрээд өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 447 дахь дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань давал аваг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа. Давталтын дугаарыг шөнийн тэг 3 цаг 15 минутад Эмжил радио 88.1 гурвалгынаар хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Эмжил радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 9-р сарын 14-ний даваа гарагт 448 дахь дугаараар эргэн уулзлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна Брендийн Мале моло шүдниё. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаа зү. Доктор Унагийн